Сайн байцгаана уу? Гэр бохор байгаа дуучлаарай. Ер нь бол цэвэрлжээд бичлэг хийгээс жоохон залхуу өрөөдтэй юм а яг үнэ хэлээ. Тэгээд нөгөө юу яах гэж байгаа? YouTube-ийн хамгийн хэцүү нь энэ нөгөө сахилга бот юм байна. Яг 7 хоногт 2 удаа ч юм уу те тогтсон өдөр тогтсон цагтаа хэмжиж апплод хийдэг амар хэцүү байна. Би тэгээд нөгөө эхний ээлжинд юу яах гэж байгаа юм аа? Өөрийгөө юм хүчтэй зуршилтай болгох гэж байгаа. Яг ингээд камера нээгээл 5 минут юм яриад жижиг эдит хийгээл YouTube руу апплод хийдэг те. Надад хамгийн хэцүү нь энэ байгаа шүү. За та бүхэн зөвгөр ойлгохоор ийм зуршилтай болсны араас энэ өрөөгөө ингээд цэвэрлэх бол энэ жижигхэн л асуудал шүү дээ те. Би нөгөө YouTube-ийн хандлт өөрөө амар хэцүү. YouTube-ийн сахилга бот мангар хэцүү байна. Тэгэхээр би хамгийн хэцүүгээс нь эхлээд байгаа шүү. За ямар залхуу гэдэг юм лаг татчихсноо. За товчхондоо энэ удаагийн бичлэгээр миний нөгөө би нөгөө юу хөвлөсөн байгаа шүү дээ. Өмнөх бичлэгээр хэлсэн те. Угаашаа тавьчих. За нэг 100 сэдв айна. Би нөгөө Google Gemini-гаас асуугаад ийм нөгөө 100 сэдв хэвлэлсэн байгаа байхгүй юу? Facebook-ийн пэйжтэй холбоотой. Тэгээ ийм 100 сэдвээр бичлэг хийх юм. Хамгийн ихнийх нь бичлэг нь энэ бичлэгийг хийхээс сабжект л байна уу? За үрч энэ бичлэгнээс өмнө орно. Тийм дараа нь энэ хоёр дахь бичлэг явж байгаа. Энэ миний Face Track онторсон. Яг онторчоо. Face Track маань онторчлаа шүү. За тэгвэл ингэсгээ тавьчих. Ингээд ч юм. За ямар ч байсан за хоёр дахь нь болохоор ингэж байгаа. The secret to getting your first 1000 followers in 30 days гинэ. За 30 хоногт хэрхэн 1000 дагагч нэмэх вэ гинэ. За энэ дээр би жишээлбэл хүмүүст амар хэлэх дуртай Facebook-ийн пэйж ч өнө профайл ч өнө ер нь лайк, follow, engagement өсгөхөд ерөөсөө хоёрхан л зүйл байгаа шүү дээ. Эхнийх нь танаас маш чанартай контентыг тогтмол өдөр бүр ингэж шаардна. Facebook ч угаасаа үнгүй сошиал медиа болохоор ийм дотор нь ямар нэг ингэж агуулга контент нэмдэг хүмүүсийг л дэмжин штэ тэгжиж бусдад нь тэр контент нь түгэндэ. Эхнийх нь чанартай контент тогтмол их хэмжээгээр хийх. Эсвэл долларын карт холбоо бүүстлэх юм хоёр л цус шиг одоо зайлшгүй хэрэгтэй Facebook гэдэг сошиал медиа дээр хоёр л зүйл байгаа. За тэгээд энэ хоёр дахь сэдвтэй холбоотой 30 хоногт яаж 1000 дагагч авах вэ? За би танд амлаж чадахгүй та яг энэ аргыг дагуул 1000 дагагчтай болно гэсэн байхгүй. Зүгээр хамгийн зөв болон хамгийн budget friendly буюу төсвөр аргын зааж өгье те. За хамгийн нэгдүгээрт та пэйжээ нээсэн энэний өмнөх бичлэгтэр пэйжийг хэрхэн нээх вэ гэдэг талаар орсон байгаа. Хоёрдугаарт ерөөсөө Facebook-ийн өөрийнх нь зөвлөмжийг л дагчих гэж зөвлөмөр байна. Professional dashboard руу ороод эхлээд пэйж рүүгээ ороод professional dashboard руугаа ороод тэгээ challenge гэж байгаа тий. Тэр challenge-аа л дагчих. Өдөрт 20 пост оруул, өдөрт 20 story хий, 5 найзтай бол 10 комментэнд хариу үг гэд ингээд Facebook ч өөрөө таныг чиглүүлээд өгнө. Ингээд шатаар нь. За таны ингээд энэ 7 хоногийн challenge дуслаа, дараа 7 хоногийн challenge чинь ингээд Facebook таныг чиглүүлээд өгнө. Тэгэхээр та энэ даалгавруудаа л тогтмол биелүүлээд тэгээд 30 хоногт 1000 дагагч авахыг хүсвэл бүр илүү идэвхтэй байх хэрэгтэй. Тэгээд энэ challenge-ыг дагаад яваад байх юм бол 30 хоногт 1000 follow авах бүрэн боломжтой. За хэрвээ та Facebook-ийн пэйж хөтлөх завгүй, ерөн сайн мэдэхгүй, хийх сонирхолгүй байгаа гэх юм бол найдвартай хүнээс бэлэн 1000 дагагчтай пэйж худалдаж авч болох нэ. За эсвэл хүнээс худалдаж амааргүй байна. Наад нэг албан бус процесс чинь таалагдахгүй байна гэх юм бол та шинээр пэйж нээгээд Ads Manager.com гэж байгаа. Энэ нь болохоор таны сурталчилгааны хаяг Ads Manager.facebook.com гэдэг хаяг руу ороод долларын карта холбоод хаан банк болон голомт дээр сайн мэдгүй болдог хаа. Ямарсан хаан банк дээр болдог виртуал карт үүсгээд олон улсын гүйлгээний эрхтэй тийм карт нэгээд тэр картын дугаараа тэр картаа энэ Ads Manager-тэйгээ холбоод тэгээд буст хийгээд follow нэмийг гэдэг тохиргоогоо сонгочих юм бол 30 хоногт 1000 дагагч юм эсвэл тэрнээс богино хугацаанд яг нөгөө target audience буюу та зорилттой хэрэглэгчээ татах бүрэн боломжтой. За ийм аргууд байна. Комент хэсэгт та илүү дэлгэрэнгүй. Гэхдээ би бүүст сайн мэдэхгүй шүү. Би бүүст ерөөсөө сайн мэдэхгүй. Тэгэхээр би бүүстний талаар дэлгэрэнгүй детальчилж айгу гоё заах надад чадамж мэдлэг байхгүй. Өмнө нь бол бид нар нөгөө ингээд группүүд рүү ингээд 10 групп сэлэгдэлж байгаа шеэр хийдэг байсан. Тэгээ нөгөө манай Facebook маань маш том компани, маш ухаалаг компани учраас жил болгон апдейт хийгээд тэгээд ер нь бүр даашаа энэ copy paste хийж байгаа контентыг хүртэл алгоритм нь таниад ах шиг байна. Тэгэхээр ер нь бол цааш та одоо 2000 өнөөдрийн бичлэг хийж байхад 2026 оны 1 сарын 19-ны өдөр байна. Ер нь бол Facebook-ыг ном журмаар нь ашиглах шиг сайхан юм байхгүй. Тэр нь эргээд
одоо би хүртэл өөрөө ойлгож байгаа байхгүй тий. Дандаа стандарт бусаар ашиглаж исэн. Ер нь яг өөрийнх нь тэр community стандартын хүрээнд л ер нь ашиглаад хаад ирээдүйд үсгээл байршлаас тэгээс хэрэгэлнэ. За тэгээд комент хэсэгт Facebook-ийн пэйжтэй холбоотой, за яг баг зэрэг бүүсттэй холбоотой хэрвээ би мэдчихвэл танд хариулж өгье. Мэдхгүй бол интернетээс уншаад өөрөө мэддэг болоод яг жинхнээсээ ойлгож авах юм бол би тантай хуваалцахад бэлэн байна. Тэгээд комент хэсэгт сэтгэлдээ үлдээгээрэй. Баярлалаа.